За зүүн гарын говийн одоо дархан цаастай газар буюу говьих дархан газрын Б хэсэг болвол яг өнөөдөр нөгөө хэлэхэд бас тодорхой хэмжээний уул уурхайн баялагтай ийм л газар. Энэ уул уурхайн баялагийг бол одоо нөөцийг нь бол аль одоо 1950 60-аад он 70-80-аад оны үеийн геологийн хавь судалгаагаар тогтоогдсон ийм л нөхцөл байдалтай байгаа. За хэрвээ энэ газар нутгийг өнөөдөр дархан цаастай газар болгоогүй бол энд угаасаа уул уурхай тодорхой орчихсон өнөөдөр малчид бид нар бол явах боломжгүй хашаалтсан ийм л газрууд байгаа. Ерөөсөө манай говьих дархан газрын Б хэсгийн эргэн тойронд хэд хэдэн одоо ямархуу байдалтай уул уурхай болдог загвар харуулж байгаа. Одоо хөшөөтийн нүүрсний уурхай байна. Хойто талд зүүн талд одоо таян нуурын цэлийн төрийн хөдрийн уурхай байна. Энэ хоёр уурхай дээр бол ямар хэмжээний газар нутгийг хашаалж хамгаалж марцаас булааж авч ямар одоо сөрөг нөлөө гаргах тодорхой харагдаж байгаа. Гэхдээ мэдээж би уул уурхайг бүтнээр нь харуулахыг бол хүсэхгүй байгаа. Энэ дээр бол байгаль орчинд ээлтэй зөв зөвтэй хэлбэрээр хөгжүүлэх боломж дэлхийн жишг бол өргөж байгаа штэ гэдгийг бол бас хэлмээр.